За хай. Дөрөвдүгээр хичээл present continuous tense буюу одоо үргэлжилж байгаа цаг. За хамгийн сонирхолтой хамгийн амархан хичээлээ хаална. За positive буюу хөөрнөх өгүүлбэрийн бүтцэн. Шууд өгүүлбэрийн бүтцээс эхэлжээ. Эзэн би. За you with тэ хишээд to be. За энэ дээр бидний үзэн to be гэдэг хичээл маань орж иж байгаа. I am, he, she, he байх юм бол is, she is, it is гэд. You, we, they байх юм бол are. Тэгээд үйл үг нь араасаа ing аваад тэгэд object буюу тусгатхан. Тусгатхан гэдэг маань юу хэлдэг вэ гэхээр юг гэсэн асуултанд хариулагдах үг. Одоо юг уудын кофег уудаг те юг тоглолтын гитар тоглодог гэдэг ч юм уу. За to be-г мэдчих энэ хамгийн амархан заяа. За I эзэн би орлоо. To be am reading. Read гэдэг үгэл дээр ing орлоо. Book. Би ном уншиж чинь гэсэн өгүүлбэр болж байна. За үгүйсгэх хэлбэр нь эзэн би to be-гийн хараас not залгана. I'm not, he's not, she's not, it is not, we are not, they are not гэдэг явна гэсэн. За үйл үг дээр ing залглаа. Object. I am not reading book. За асуух хэлбэр. Энэ мэдээж нөгөө yes no question буюу тийм үгүй асуултын хэлбэр байгаа. To be хиндэ орчиж байна. Is she, are you гэдэг явна гэсэн үг те. To be орлоо. Эзэн би орлоо. Үйл үг нь ing аваад oh. За энэ өгүүлбэрийн бүтэц гэдэг байгаа миний энэ бичсэн байгаа subject to be гэсэн маа. Энэ ерөнхийдөө бол өгүүлбэр зохиох одоо матер ярил томьёо гэсэн. Энийг харж байгаа л зохиогоос сурчвал present continuous цагийг ашиглаад сурчин. Тэгэхээр энэ өгүүлбэрийн бүтцүүдийг скриншот хийж авт юм уу яа тийм. Тэгээд жишээгээ биччихээ тэгээд устгахч болно. За яагаад гэвэл 5-аас 10 жишээ бичгээд ерөнхийдөө бол бараг цээжлэгдэж байна. За ямар үед энэ цагийг ашигладаг вэ? Яг одоо болж байгаа зүйл. Яг одоо энэ цаг мөчид би тэгж байна. Тэр эмэгтэй унтаж байна. Бид нар хоолоо идэж гин хоолоо хийж чинь ч гэдэм үү те. За нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь төр зуур хийгдэж байгаа зүйл. Бүр ингээд permanent буюу ингээд тогтмол тэгдэг гэсэн үг биш. Гэтэ төр зуур ингэж байгаа. I'm staying with a friend this week. За би найзтайгаа амьдардаггүй. Би амьдардаг гэсэн бол I live with my friend гэж хэлнэ. За төр хугацаанд найзтайгаа амьдарч байгаа гэж хэлж байгаа л I'm staying with a friend this week. Энэ 7 хоногт би найзтайгаа амьдарч байгаа гэж байна. За энэ цагийн хамгийн сонин зүйл нь одоо ирээдүйд төлөвлөжсөн зүйл яг одоо ингээд төлөвлөгдөөд хизээ тэмхийхэн тодорхой болцсон зүйлүүд өгдөө шүү дээ. За давтаад хоёлаа яг намээсаа орно шүү. Бүтэнцэн өдөр хоёлаа яг ууланд гарна шүү гэдэг ч юм уу. За тэгээд юу хийх нь тодорхой болцсон байх юм бол энэ цагийг ашиглаж болдог. Яг одоо цаг дээр ярьж байгаа юм шиг хэлээд тэрнийхээ араас tomorrow, on Sunday, on 25th of March гэдэг ч юм уу те. Ингээд хизээ гэдгийг хэлээд тэгснэрээ яг одоо цагийг одоо үргэлжилж байгаа цагаар ирээдүйн цагийг бас илэрхийлж болдог. За нөхцөл нь өөрчлөгдөж эсвэл хөгжиж байгаа зүйлүүд дээр одоо бидний одоо сэтгэл санаа хурдтайгаар одоо ингээд өөрчлөгдөж байна ч гэдэг юм уу те. Эсвэл манай ороо маш хурдтайгаар хөгжиж байна. За энэ өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлууд те. За энэ дээр бас хэлж болдог. The weather is getting colder. За намар болж байна гэж төсөөлье. За тэгэхээр цагаагаар багаар хүүтэрч байгаа те. За тэгэхээр энэ цагийг ашиглаж болж байна. За яаж хэрэглэх вэ гэхээр right now. Now at the moment. Right now гэдэг нь яг одоо, now гэдэг нь одоо, at the moment гэхээр яг энэ цаг мөчид гэсэн. За яг одоо цаг дээр хэлж байна. She's running. My father is sleeping. Jane is working at the moment. I'm studying right now. We are talking about our school. My teacher is looking at the board. I'm doing my homework in the library. За right now гэдгийг хэлсэн ч болно, хэлэхгүй ч байсан болно. За
Харин сүүлийн үед би ингэж байгаа. Сүүлийн үед би уул нь эмнэлэг дээр ажилладаг. I work at the hospital. Гэхдээ би сүүлийн үед одоо ямар нэгэн байдлаас болоод pharmacy дээр ажиллаж байгаа, эмийн санд ажиллаж байгаа гэж хэлхийгээж бодоход recently, nowadays, lately, these days гэдэг энэ дөрвөн үгийг өгүүлбэрийн төгсгөлд хэлэхэд сүүлийн үед би ингэж байгаа, тэгээд байгаа гэсэн утгатай болчихно гэсэн. I am working at the pharmacy nowadays. Тэ сүүлийн үед би pharmacy дээр ажиллаад байгаа. Гэхдээ би I work at the hospital штэ. За I'm working out nowadays. Би сүүлийн үед дасгал хийгээд байгаа. She is working at the central office recently. За сүүлийн үед эмэгтэй төв офис дээр ажиллаж байгаа. Төв офис дээр байнга ажилладаг гэсэн үг биш үү? My dad is watching new drama lately. За аав машин олонхдаг кино үзээд байгаа. We are meeting at the cafe these days. Та бид нар гадуур уулздаг гэсэн. Тэгтээ сүүлийн үед кафед уулзаад байгаа. Яагаад гэвэл хөтөн болцсон болохоор гэдэг ч юм уу. Зүгээр энэ дандаа энэ imaginary situation буюу төсөөллийн нөхцөл байдал шүү. За I'm working on a school project. За би сургуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Jane is meeting a guy from India recently. За Jane гэдэг хүн манд түүний найз охин биш. Гэхдээ сүүлийн үед энтхийгээс ирсэн залуутай Jane уулзаад байгаа. My classmates are studying for the final exam these days. За яах нь сүүлийн шалгалт ойртож байна. Тэгэхээр манай ангийн хүүхдүүд түнд зориулж бэлдэж байгаа. These days гэдэг нь эдгээр өдрүүдэд буюу эдгээр өдрүүд гэдэг нь юм эрц өдрүүд биш ч зүгээр нөгөө сүүлийн үед гэсэн утгатай. Энэ дөрөв өгөн дөрвөлээ сүүлийн үед гэсэн утгатай. За эсвэл нөгөө ирээдүг илэрхийлэх үгнүүдээ хэлнэ гэсэн шүү дээ. Tomorrow, on Wednesday, 3 days later, after a month, эсвэл in a month гэдэг ч юм уу за. I'm meeting my boyfriend at the cinema tonight. Би яг одоо биш одоо өдөр болж илаа гэж бодоход би оройн тухай ярьж байна тий. Гэхдээ tonight гэд би найз залуутайгаа өнөө орой кино театрт уулзнаа гэж байна. She's coming to work tomorrow. За тэр маргааш ажил дээр ирнэ. Яг ирнэ. We are getting married next month. За getting married буюу гэрлэж байгаа гэдэг үг төр ялангуяа we're getting married гэж ер нь ярьдаг. Яг одоо хурмаа игээ цагаан балаачтайгаа гүйчин гэсэн үг биш. Ер нь бид нар ингээ гэрлэж байгаа гэсэн. I'm going to Australia on Wednesday. За арайд үг хэлж дээ. Би 3 дахь өдөр Австрали явна. Mom is coming from China next week. Дараагийн лөнгөт ээж маань Хятадаас ирнэ. We're playing cards and eating pizza on Saturday night. За хагасны орой бид нар юу хийхэд төлөвлөсөн? Бид нар хөөцөр тоглоод пицца захиалж иднэ. Julia is cooking tomorrow. Julia маргааш хоол ийн. Julia is cooking tomorrow. За хамгийн чухал зүйл нь болохоор зэрэг ing автгүй өгнүүд гэж байдаг. Ерөнхийдөө яг одоо цаг дээр хэлж байгаа ч гэсэндээ ихэвчлэн present simple цаг дээр илэрхийлэх өгнүүд гэсэн үг. За энэ ерөнхийдөө тэгээл ойлгочих. За I'm hating you гэж байхгүй. Hate гэдэг үг нь present simple цаг дээр байдаг. I'm liking this ice cream гэж хэлэхгүй. I like this ice cream гэж хэлнэ. Love гэдэг нь loving you гэж байдаг та дууман дээр тий. Гэхдээ I love you гэж ерөнхийдөө хэлдэг. Prefer буюу илүүд үзэх гэсэн үг. I'm wanting you гэж бараг л байхгүй. За wish бас л одоо байнгын л wish байж идэх зүйл гэсэн үг. Одоо нөгөө хүсэх гэсэн үг шүү дээ. За appear, you are appearing good гэж байхгүй тий. Appear харагдах гэсэн үг. Feel мэдрэх, hear сонсох, see харах. I'm seeing you гэж ярихгүй. Seeing someone гэх юм бол ерөнхийдөө бол одоо дээдлж байгаа, болцож байгаа гэсэн үг болчтой. It seems like гэж ярьдаг. It is seeming like гэж ярихгүй. Smell, sound, taste. За ингээд 5 метр хүүгээр мэдэрч байгаа зүйлээ те ерөнхийдөө present simple цаг дээр хэлээд present continuous цаг дээр хэлдэггүй. За I agree with you гэдэг. I am agreeing with you right now гэж хэлдэггүй. За тэр үгнүүдийг за би бүгднийг ингээд орчуулад яг та нар ингээ хараад скриншот хийж аваад одоо яг одоо байсан ч гэсэндээ present continuous цаг дээр ing бараг л автахгүй гэсэн үг. Does this pen belong to you? Энэний үзэх үгс нь
Not гэж хагаад ингэж хэлж болохгүй гэж хаад is this pen belonging to you? Буруу сонсогдож байгаас нэг л буруу сонсогдож байгаас тий. Not гэдэг нь энэ сүүлийн хоёр нь буруу өгүүлбэр шүү цаа. За. Үгүйсгэх хэлбэр нь би тэгээгүй байна. Яг одоо тийм үл хийгээгүй байна гэсэн. I'm not sleeping. Үгүйсгэх цаг дээр ч гэсэндээ яг одоо гэдгийг яг одоо би тэгээгүй байна гэж болно. Сүүлийн үед би тийхгүй гэж илэрхийлж болно. Эсвэл би бүтэн садар тийм хийхгүй гэж хэлж бас болно шүү за. I'm not sleeping. Би унтаагүй байна. I'm awake. Тэ би сэрүүн байна. We are not having pizza. We are eating chocolate. Бид нар пицца идээгүй чоколад идэж байна. She is not sleeping early lately. За тэр эмэгтэй сүүлийн үед эрт унтахгүй байгаа. We are working late nowadays. Үгүйсгэнтэй we are not гэж бичгийсэн байна. За яах вэ? I'm not going out in this weekends. За би энэ одоо хагас бүтэн сая өдрүүдээр амралтын өдрүүдээр гадагшаа гарахгүй. My mom isn't coming home today. I feel bad. Манай ээж одоо энэ өнөөдөр гэртээ ирэхгүй. I feel bad. I'm feeling bad гэж барай хэлэхгүй гэсэн шүү дээ. I feel bad. She's coming tomorrow. Тэр маргааш ирнэ. What are you not doing right now? За насалтанд хариулах гадаг зэрэг тий. За би одоо ингэ энэ чи яриад байж штэ. What are you not doing right now? Гэх юм бол би I'm not sleeping right now. I'm not having lunch right now. I'm not гэл юу ч хэлж болно гэсэн. За. Yes no question. Богино хариултаар хариулж болдог асуулт. To be subject verb нь ing-тэй тэгээ object. Are you watching the Avengers now? Чи Avengers-ыг үзэж байна уу гэсэн чинь yes гэх юм бол I am. Эсвэл no байх юм бол no I'm not. Are you watching the Avengers recently? Сүүлийн үед чи Avengers үзэж байгаа? No I'm not. Yes I am. Тэ? Are you watching the Avengers tonight? Чи өнөө орой Avengers-ыг үзэх үү? За now recently tonight гэх 3 үгийг орснороо яг нэг өгүүлбэр маань бүгдээрээ өөр утгатай болсон байна те. Okay. Is she cooking on Sunday? Тэр эмэгтэй бүтэн садар хоол хийх үү? Yes, she is. No, she's not. Буюу she isn't. Is your dad not working on Sunday? Yes, he is. Or no, he isn't. Штэ тэ. Are you going to school by bus these days? Сүүлийн үеч сургууль руу автобусаар явж байгаа юу? Yes, I am. No, I'm not. Am I looking good? Би гоё харагдаж байна. Yes, you are. No, you are not. Яг гэвэл am I гэж би чамаас асууж байгаа болохоор you гэж эзэн бий дээр юм те. Are you still talking to that guy? Чи тэр залуутай дуртал ярьдаг хэвээр юу? Yes, I am. No, I'm not. Is your sister learning piano? Танаа эгч чинь тоглолт руу сурч байгаа юу? Yes, she is. No, she's not. Is your phone working okay now? Working okay зүгээр ажиллаж байгаа юу гэсэн те. Чиний утас чинь зүгээр ажиллаж байгаа юу одоо? Yes, it is. No, it's not. Is your friend coming tomorrow to the dinner party? Найз чинь маргааш ирэх үү? Юу руу вэ? Dinner party буюу орой хоолны үдшилтэд танай найз чинь маргааш ирэх үү гэж. За WH-тай асуултаа зохио. Мэдээж хамгийн их ашигладаг what are you doing? За тэгтээ нэг what are you doing now гэхээр чи одоо юу гэж what are you doing lately? За сүүлийн үед юу гэдэг? What are you doing on Tuesday? Чи хоёр дахь өдөр юу хийх вэ? Энэ present continuous нь зөвхөн яг одоо биш ингээд гурван зүйлийг илэрхийлдэг тий. What is she cooking? Тэр юу ямар хаал яаж байгаа? Where are you going? Хаашаа явж байгаа? Where is Tom working? How are you doing? How are you doing? Энэ бас амар их ашиглагддаг те. I'm doing good. How are you? How are you coming to work nowadays? Сүүлийн үед ажил руугаа яаж ирж байгаа вэ? Машинаар, автобусаар, метрогоо. Why are you crying? Why is she laughing? When is